Тий. За. За, ойн дээр шеэр ирэх нь болж байна. Болж байна. За. Аргач тий. За, сайн байцгаана уу бүхний өдрийн мэндийг хүргье. За, тэгээд олон улсын хүүхдийн эрхийг өдрийн тохиолдуулаад бас яг энэ технологитой холбоотой хүүхдийн эрх хамгааллын сэдвээр одоо би юу бэлдсэн байна. Тэрхүү мэдээллүүдийг бэлдээд түүнийг та бүхэнд хуваалцах бэлэн боллоо. За, юуны өмнө би бас байгууллага товч танилцуулъя гэж бодож байна. Манай байгууллага 12 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, тэр тусмаа нийгэм сэтгэл зүйн мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа байгууллага. Тэгэхээр миний бэлдсэн мэдээлэл маань илүү бэлгийн халдлага, дарамт, хүчирхийлэл, мөрчлөгтэй холбоотой агуулга бас илүү байгааг дурдсан зүйтэй ахаа гэж бодож байна. За, сүүлийн үед технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендер зөрөөсөн хүчирхийлэл гэдэг нэр томьёо олон улсад бол гарч ирсэн. Гэтэл энэ нэр томьёо маань яагаад гарч ирсэн бэ гэхээр бид нэр өмнө нь дандаа л нөө захин орчиндоо онлайн гэдэг ч юм уу илүү одоо интернетийн орчинд үйлдэгдэж байгаа хүний эрхийн зөрчлийн талаар бол илүү их ярьдаг байсан тий. Гэтэл нөгөө технологи гэж илүү их яриад байгаа зөвхөн захин орчин интернетийг ороогүйгээр одоо юу гэдгийг холболт хийгдээгүй ч гэсэндээ бидний хэрэгжилж байгаа бүхий л одоо энэ төхөөрөмжүүдийг тий технологиудыг одоо ашиглаад хүний эрх хэрэгчлөөнд халдж байгаа, зөрчиж байгаа тий гэмтэрэг үлдэж байгаа, эрүүл мэндийн амь насанд одоо хохирол учруулж байгаа маш олон гэмтэргүү сүүлийн үед жилүүдэд бол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор олон улсад ялангуяа энэ хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн одоо тий байгууллагууд ч гэсэндээ юу гэж үзэж байгаа гэхээр технологи ашиглаж үйлдэж байгаа гендер зөрсөн хүчирхийлэлээ гэж одоо нэр томьёог бол гаргаж ирж байгаа. За, тэгэхээр та бүхэн бас өмнөх вебинаруудаас бас харсан байх. Манай боловсрол эвслээс одоо боловсролын байгууллагатай хүүхд хамгааллын асуудал гэж ярихаас илүүтэй боловсролтой холбоотой, сургуультай холбоотой гендер зөрөөсөн хүчирхийлэл гэдэг нэр томьёог бол ашиглаж бас явж байгаа. За, энэ бас олон улсад бас нэршиж одоо ашиглаж явж байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийн асуудал, хүүхд хамгааллын асуудал маань өөрөө зөвхөн одоо тухайн хүүхдийн хөгжил, хүүхдийн одоо бие махбод, сэтгэл санаа, оюун санаа, зэрэг одоо тий одоо юм тодорхой зүйлүүдэд бол юу гэдгийг хохирол учруулахаас гадна энэ чинь өөрөө одоо хүний эрхийн зөрчлөөс гадна энэ гендрийн ялгуурлан гадуурхал, гендер зөрөөсөн хүчирхийлэл юм байна гэдгийг бол үзэж байгаа гэсэн. За, тийм учраас бид бүхэн ярихдаа технологи ашиглаж үйлдэгдэх одоо юм үйлдэгдэж байгаа энэ гендер зөрөөсөн хүчирхийлэл гэж бас нэр томьёог ярьж байгаа гэдгийг дуулгая. За, гисэн хэдий ч яг энэ хүүхдтэй холбоотой бид нэр технологиг одоо хэрхэн яаж ашиглаж эрсдлүүдийг бий болгож гин, хүүхдийн эрхийг зөрчиж гин гэдэг дээр ингээ ярих юм бол за, бидний маш сайн мэдэх одоо сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэйгээр яригдж байгаа сэдв. Гэхдээ энэ бол гинт гарч ирсэн сэдв биш шүү дээ, тэ яригдж байгаа сэдв юу вэ гэхээр хүүхдийн эсрэг, дарамт, дээрлэхэлт, хүчирхийлэлтэй холбоотой энэ асуудлууд гарч ирдэг. За, бидний мэдгээр үеийнгийн дээрлэхэлт, дарамт гэж яригддаг тийм. За, гэхдээ эн чинь зөвхөн сургуулийн орчинч гэдэг юм уу, үеийнгийн одоо хүүхдүүдийн зүгээс үлдэгдэж байгаа зүйл бас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өргөн үрээгээр бид нар ойлгох хэрэгтэй гэсэн үг. За, дараа нь тухайн хүүхдийн одоо энэ хувийн мэдээллийг тийм нууцыг задруулахтай холбоотой асуудал эрсдэл учирч идэг юм байна. За, тэгээд насан туршидтын зүгээс тийм насанд хүрэгчтэй холбоотой хүчирхийлэл агуулсан юм одоо материал энийг одоо хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой материал гэж олон улсад бас үзэж байгаа юм билээ. Тэгэхээр энэ контент материалуудыг бас ингэж агуулдаг юм байна. За, мөн захим орчинд бэлгийн дарамт хүчирхийлэл, мөлжлөгтэй холбоотой асуудлууд гарч ирж байна. За, мөн захим орчны хэрэглээ, технологийн хэрэглээтэй холбоотой хит хэрэглээ тий хэтрүүлэн одоо хэрэгсэнтэй холбоотойгоор одоо донтолт гэж яриад байгаа бид нэ энэ асуудал бас гарч ирж байна сүүлийн жилүүдэд.
За тэгвэл хэдүүлээ түрүүн хэлсэнчлэн одоо илүү технологи ашиглаж үлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил гэхээсээ дотроо бид нэр цахим буюу одоо интернет суурьтайгаар яаж энэ хүчирхийлэл тэгвэл илүү бий болж байгаа талаар хэдүүлээ наривчлаад явъя. За би түрүүн хэлсэн манай байгууллага бол яг үндсэн үйл ажиллагаа маань хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлаар ажилладаг учраас би илүү энэ чиглэлээр та бүхэнд ярилцаад явах нэ. За сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал одоо ярихтай холбоотойгоор маш олон ийм нэр томьёонууд гарч ирсэн байгаа. За бидний яриагаар бол бэлгийн сэтлэр хүүхдэд холбоо тогтоох буюу энэ grooming гэдэг асуудал жишээлбэл ямар одоо утга агуулгатай юм бэ гэхээр насанд хүрсэн хүн цахим орчинд хүүхдийн итгэлийг олж аваад тэгээд дотн харилцаа үүсгээд өөрөөр хэлбэл одоо би илүү чамд чухал байна чамтай илүү одоо ойр дотн байна чиний юу гэдгийг насанд хүрсэн эцэг эхийн анхаарал хайр халамжаас илүүтэй би чамтай илүү ойр байж чамд анхаарал тавих болно гих зэрэгч гэдэг юм уу те. За ингэж харилцаа үүсгэдэг. За түүнийхэн дараа бэлгийн шинжтэй одоо ямар нэгэн мэдээллийг илгээж түгээж хүсэл тавьдаг ч гэдэг юм уу хүчирхийллийн зорилготойгоор одоо ийм байдлаар буруу татах үйлдэлийг бол хийдэг юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ бэлгийн сэтэл бүхий зураг бичлэг дүрс чат илгээх гэдэг маань бол хүүхд рүү одоо сая хэлсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой материал зураг дүрс бичлэг чат мессеж илгээж хүүхдийг мөн ийм үйлдэл хийхийг одоо өдөөх. За түүн рүү одоо уруу татах урайлах үйлдэлийг хэлдэг юм байна. За дараа нь буюу энэ бэлгийн сэтлэлээр хүүхдийг сүрдүүлж айлгаад тухайн бичлэг дүрс зураг чат мэдээллээр нь айлгаж сүрдүүлээд айлгаж ичээх үйлдэлийг хийж одоо хин нэг нь үзүүлэх шүү харуулах шүү түгээн шүүч гэдэг юм уу ээж рүү чинь явуулна ангийнханд чинь илгээх болно гэдэг байдлаар сүрдүүлж үүнийг одоо сүрдүүлж байгаа энэ үйлдэлийг бас хэлдэг юм байна. За тэгвэл бэлгийн сэтлэр хүүхдийг сүрдүүлэх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр хүүхдийг хувийн эсвэл бэлгийн шинжтэй альваа зураг ашиглаад тэгээ сүрдүүлж дарамтлах үйлдэлийг хэлнэ. Эхлээд итгэлийг нь одоо олж аавна тэгснээрээ одоо хүүхдийг дотн харилцаа тогтоочлоо гэж одоо ийм байдлаар үүсгээд хувийн зураг дүрс бичлэгийг нь одоо дахин зураг авахыг одоо шаардах илгээх ийм үйлдэлийг жишээлбэл хэлдэг байх юм. За тэгвэл дарамтлах зорилгоор одоо садар самуун зураг дүрс бичлэг тараах гэдэг нь болохоор түрүүн хэлсэнчлэн бэлгийн шинжтэй буюу насан туршидчдын одоо юм утга агуулга болох За тэгээд хувийн эмзэг одоо мэдээлэл зураг дүрс бичлэгийг нь одоо хүний тухайн одоо хүүхдийн зөвшөөрлгүйгээр нийтэд тараах, цацах, интернетэд тавих, түгээх ийм үйлдэлийг хэлдэг юм байна. За магадгүй одоо үерхэд салсан, үерхэж байсан, дотн харилцаатай байсан ийм залуучуудын хүүхдүүдийн дунд одоо бас үлдэгддэг. За магадгүй болцож байх явцдаа тухайн зураг дүрс бичлэгийг одоо ингээд хамтдаа зөвшөөрөөд авчдаг. Одоо хохирогч талаас одоо тухайн зөвшөөрлийг өгдөг. Гэтэл тэр маань тухайн харилцаа юу гэдгийг дуусгар болсны дараа ч гэдэг юм уу гаргаж ирдэг, сүрдүүлдэг, айлгадаг. За тэгээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр одоо сүрдүүлж ингээд цацах юм тохиолдлыг бол хэлдэг байх нэ. Тэгвэл гол шинж тэмдгүүд нь юу байх вэ гэхээр энд байна За танихгүй хүн ингээд мэдээж найзын өрсөлтийг илгээх юм байна. Тухайн хүн мэдээж ингээд найз болоод болж ийн үгүй юу найз болохдоо тухайн хаяг нь одоо жишээлбэл шинээр бүртгэгдсэн хаяг байна уу? Ямар нэгэн байдлаар мэдээллийг өөрийнхөө хувийн мэдээллийг жишээлбэл тараадгүй бишээ байршуулж гэнэ үү, үзэл бодлоо илэрхийлж гэнэ үү, за хэдэн найзтай байна. За магадгүй насан туршидчдын хувьд бид нар бас мэдэх боломж байдаг шүү дээ, Тэгвэл дундын найзууд маань жишээлбэл хэд байна гэдгийг харах боломж байдаг. За тэгээд тухайн хүүхэдтэй найз болчлоо гэж бодоход байнга чатлах, дотн харилцаа үүсгэх, за тэгээд өдөр шөнөгүй одоо юу гэдгийг мэндийг нь мэдэх,
сонирхлыг нь татсан одоо зураг дүрс бичлэг илгээгч гэдэг юм уу те. За тэгээд хүүхдийн сонирхол хоббиг жишээлбэл судалж эхэлдэг. Өөрийнхөө хоббиг одоо өөртөө ижилхэн мэтээр одоо ойлгуулж тухайн зүйлийн талаар ярилцаж мэдээллийг бас түгээх ийм тохиолдол байдаг байна. За тэгвэл дараа нь зураг дүрс бичлэг явуулахыг одоо бас шаардж эхэлдэг. За шаардна гэдгийг мэдээж эхлээд ятгах эхэлнэ те. Инкээс өмнө өөрөө хин нэгний зураг дүрс бичлэгийг илгээдэг. За гэхдээ энийг өөрийнхөө зураг дүрс бичлэг мэтээр бол ингээ харуулдаг. За харамсалтай нь хин нэгэн хүүхдийн бас нэг тий зөвшөөрлөхгүй авсан түгээж байгаа энэ зураг дүрс бичлэг болж таардаг. За тэгээд энэ зураг дүрс бичлэгийг одоо минийх ингэжэн тэгжэн гэдэг байдлаар одоо өөрийнхөө эхлээд илэрхийлчихэд дараа нь өөрийнхөө гин явуулахыг одоо хүсдэг, цаашлаа шаарддаг. За хүүхэд харамсалтай нь одоо гиний итэмтгий ухраас түүнийг илгээснээрээ одоо хүүхдийг гэр бүлээс нь холдуулах тий одоо тухайн харилцаанд өөрийнх нь одоо чухал мэтээр ойлгуулж дотны хүн мэтээр ойлгуулснараа магадгүй хоорондоо дундын нууцтай болсон байдгаа гэж үздэг байна. За тэгээд энэ мэтчлэнгээр нэг л мэтгээд бид нэр одоо цахим орчинд бидний хүүхдүүд хин нэгэнд одоо биднээс илүү хин нэгэнд итгэдэг, тэр хүнээ тусалдаг, дэмждэг, ойлгодог, анхаардаг, сонсдог ийм ихтгэл харилцаа бий болсон байгааг одоо үгүйсгэж юусоо болохгүй. Тэгэхээр одоо маш олон тохиолдол бол бий болж байна. За тэгээд энэ дээрээс нэг зүйлийг хэлэхэд бол альва хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд альва төрлийн эрсдэлд учрах, өртөх гэдэг маань зөвхөн хүчирхийллийг ярьж байгаа биш те. Магадгүй өөрийгөө гэмтээх, өөртөө одоо хохиролтой үйлдэл хийх. За тэр нь юу гэдгийг ямарваа нэгэн төрлийн сэтгцэд нөлөөлөх, эм бодис бүтээгдэхүүн хэрэглэх, тамхи арх, тэгээ согтууруулах ундаа хэрэглэх, за тэгээ сургууль завсардах, бэлгийн харилцаатай холбоотой асуудлууд үүсэх, гэх мэтчлэнгийн хүчирхийлээс гадна одоо энэ яг эрсдэл нөхцлүүд бий болж байгаа юм тохиолдлууд гардаг шүү дээ. Гэтэл яг энэ тохиолдлыг бид нэр эргээд ингээд яг энэ мэрэгжлийн одоо хүмүүс мэрэгчлэтнүүд юу гэж дүгнж үздэг вэ гэхээр асран хамгаалагчийн за эцэг их байна уу тий тухайн одоо хүүхдийг насанд хүрсэн хэн асрамжилж байгаа хэн одоо хайхарж байгаа тий анхаарал халамж тавьж байгаа тухайн насанд хүрсэн хүний анхаарал халамж хайр инхрийлэл одоо юу гэдгийг халамж дутснаас өвдөлтэйгээр тухайн хүүхдийн эрсдэлт тэр гаргаж байгаа зан үйлүүдийг бас суурна гэж тодорхойлдог. Тэгэхээр тийм учраас бид нар хүүхэд маань одоо яг бид нар мэдээж итгэж болно те итгэж болно. Гэтэл тухайн итгэлт харилцаа маань үнэхээр яг бие биендээ итгэж байгаа та хүүхэдтэй итгэж байгаа шиг хүүхэд танд итгэж байгаа харилцан итгэлцлийн харилцаа мөн үү гэдгийг бас бид нар бодолцох хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгвэл эцэг эхчүүд бид нар яаж тий асран хамгаалагчид тэгвэл насанд хүрсэн хүмүүс бид нар яаж юуг анхаарах юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байна гэсэн үг. За тэгвэл энэ дээр ингэж юм тий хүүхэд ямар тоглоом тоглож гин, ямар аппликейшн, ямар програм одоо ашиглаж гин тий сүүлийн үеийн одоо хүүхдүүд чинь гар утсаараа тоглоомд ингээд нөгөө интернетээр холбогдоод тий одоо орон зай цаг хугацаа харгалзахгүйгээр ингээд сошиал харилцаа үүсгдэг болсон байгаа даа тий цахим харилцааг одоо ингээд үүсгдэг болсон байгаа даа. Тэгэхээр тухайн сошиал платформыг одоо хэрхэн яаж хэрэгжилж гэн ямар платформ байна гэдгийг бид нар маш сайн судлах хэрэгтэй байгаа даа мэдэх хэрэгтэй байгаа даа гэсэн үг. За хоёрдоорт нь болохоор миний хүүхэд ийм зүйл тохиолдохгүй хэвээр ямар амар юм бэ? Саяхан одоо ингээд харлаа тийм манай ажлын газрын хүний хүүхдэд ингээд танихгүй хүнд хамаг мэдээлэл өгөө тэгсэн гэрт нь очиод нөгөө хүмүүс нь бүр гэрийг нь одоо юу гэдгийг юу гэдэг үлээ айл өрхийн тийм ахын одоо гэрлүүн дээрэмдэж ороод те одоо эд зүйлийг ингээ хулгайсан байна ч гэдэг юм уу юм үйлдэл болсон байна. Манай хүүхэд л өстой нэрээ цахим орчныг ингэж хэрэглэдэггүй дээ ч гэдэг юм уу. Гэх мэтчлэнгээр хүүхдээ мэдээж итгэж болно те. Гэхдээ бид нэр сэрэмжтэй байх хэрэгтэй. Түрүүний хэлсэнчлэн тухайн ихтгэл харилцаа үнэхээр хоёр талаас байна уу гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тийм учраас ямар ч тохиолдолд бид нэр сэрэмжлүүлж одоо ярилцах хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр нэг зүйлийг хэлэхэд манай байгууллагаас
хүүхдийн эсрэг одоо үлдэгдэж байгаа альва төрлийн эрсдэлд одоо тий эрсдэл болон хүчирхийллээс сэргийлэх сургалтуудыг бид нар бас сургуулиудад зохион байгуулж явагддаг. За тэгээд эндээс харахад бол ахлах ангийн хүүхдүүдэд яаж бас харагддаг вэ гэхээр ахлах ангийн хүүхдүүдийн асуухад та хэдийн одоо уцыг жишээлбэл эцэг эх чинь одоо нэг хувийн орон зай гэдэг сэдвийн хүрээнд бид нар жишээлбэл ярьдаг л да. Хувийн орон зай одоо чиний хаана байдаг вэ? Ер нь хувийн орон зай гэж юу вэ гэж ингээ ярьцгад бол миний одоо уг нь ингээл гар утас хүртэл ингээл ордог тий. Гэтэл гар утсыг маань эцэг эхчүүд бол одоо ястаа хамаа замбараагүй ингээд шалгадаг. Тэгээд тэр нь бол айгүй тухгүй байдаг гэдэг талаараа бол ярьдаг. Гэтэл биднэрт ингээд ярилцаад үзэхээр ууг нь бол эцэг эхчүүд бид нэр та хэдийн уцыг шалгаад байна гэдэг чинь одоо та хэдийн хувийн орон зайд орж байгаа гэдгийг ер нь бол нэг сайн ойлгохгүй байгаа бид нар бол яагаад тэгэхээр бид нэр тийм мэдлэг ойлголт боловсралтай төвшний бас тий үеийн хүмүүс бас биш. Гэтэл яагаад тэнд чиний уцыг үзээд дээ тий шалгаад байна гэхээр магадгүй эрсдэлтэй ямар нэгэн зүйл өөрт чинь тохиолдож явах вэ? Хүүхэд минь эрсдчихвээ, эндчихвээ одоо тий хүчирхийлэлд өртчихвээ гэдэг байдлаар санаа зовж ингээ үздэг юм гэдгийг ингээ ярьдаг. Гэтэл хүүхдүүд ялангуяа ахлахангийн хүүхдүүд юу гэж ярьдаг вэхээр би өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэднэ. Хувийн мэдээлэл одоо тий олон нийтэд түгээхгүй байх, одоо шинхэн танилцсан хүнтэйгээ мэдээлэлээ солилцохгүй байх гэдгээ маш сайн мэдж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо энэ насанд хүрэгчдийн садар самуу сурталчилсан зураг дүрс бичлэг тий материал ингээд ирэх юм бол түүнийг би яаж хэрхэн өөрийгөө хамгаалж одоо репорт хийхээс эхсүүлээд блог хийхээс эхсүүлээд скриншот хийх гэх мэтчлэнгийн мэдээллүүдийг би маш сайн мэдж байгаа. Гэх мэтчлэнгийн ер нь яг ахлахангийн хүүхдүүдтэй ингээ ярилцаад явж байхад бол нэг 90-95% нь бол хэлж идэг охид төвгүүд аль аль нь. Гэтэл хаана илүү одоо яг мэдэхгүй байна уу гэхээр дунд ангийн хүүхдүүд дээр анзаарэгддэг. За ялангуяа яг бага ангиас дунд анги руу шилжих үед одоо тий 4-р анги, 5-р анги, 6-р анги гэх мэтчлэнгийн яг нөгөө гар утсыг ухаалаг гар утсыг өргөн хэрэгжилж байгаа тохиолдолд тэндээс хүүхдүүд ангийн групп одоо үүсгэж जैन гэрийн даалгаврыг одоо жишээ нь өгж जैन тий сургууль багш нарын зүгээс гэтэл тэнд өөрийн хувийн мэдээллийг хэрхэн яаж одоо хамгаалах талаар нууцлыг одоо хангах талаар тий мэдлэг ойлголт бас сул байгаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ мэдээж хүүхдтэйгээ ярилцсан, сэрэмжлүүлэн за тэгээд ойлгуулах талаар одоо тий ярилцах боловч энэ маань насны үед бас их ялгаатай байдаг юм байна гэдгийг бол бид нар бас харсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ түүнийг бас хараасаа гэж үзэж байна. За 3-р нь хүүхдээ ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг та эрсдэлтэй ийм нөхцөл байдал мэдлээ гэсэн тохиолдол тий хүүхдэд зэмлэх, загнах, шүүмжлэх бус аль болох сонсож хүүхдтэй ихтгэлтэй харилцааг бий болгооч. За би чамааг одоо сонсож байгаа шүү. Би чамааг дэмжин шүү. Би чамааг ойлгоно шүү. За ямар нэгэн байдлаар би чамд туслана шүү. Би чамааг хамгаалах насанд хүрсэн хүн чинь байна шүү гэдгийг бол бид нар байнга одоо ингээд сануулж ойлгуулж явах хэрэгтэй гэсэн үг. Одоо ярилцж явах хэрэгтэй гэсэн үг тий. Ингэснээрээ бид нар нөгөө яриад байгаа ихтгэл харилцаа гэдэг зүйл чинь бий болно гэсэн үг. За тэгээ хүүхдэд одоо бид нар сайн анхаарах хэрэгтэй юм байна. Ер нь анхаарад ажиглая. За яаж ажиглах вэ гэхээр ихэвчлэн нэг ийм зүйлүүд анзаарэгддэг. Ялангуяа хүүхдийн сэтгэл санаа гинт огцом өөрчлөгдөж ирдэг. За магадгүй одоо юу гэдгийг гинт санаа алдах, бодлогшрох, за ингээ гүйлрөх, за хичээл даалгавралтаа анхаарж одоо тий хичээлээ хийхгүй байх. За шүн одоо тий унтахгүй нойр хулжих, хоолноос одоо хоолнд одоо дургу болох, үгүй бол хэд хоол одоо хоол идэх гэдэг ч юм уу тий. За тэгээд гар утсаа одоо байнга одоо нууцарч хөгжиж гэнэ үү? Үгүй бол гинт одоо юу гэдгийг сэтгэл санааны хувьд огцом уурлах, сандрах, айх, түгших, за тэгээд ганцаардах, найс нөхдөдтэйгээ одоо тий гадуур нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах гэдэг ч юм уу тий. За тэгээ үгүй бол байнга хүүхэд чинь хэн нэгэнтэй чаталж байна уу? За тэр нь нөгөө танихгүй хүн гинтийн одоо тий танихгүй хүнтэй байна уу? За ямар нэгэн байдлаар зураг дүрс бичлэгийг одоо илгээсэн байна уу гэдгийг нь бид нэр анхаарч явах хэрэгтэй юм. Гэхдээ эдгээр зүйлийг бид нар юу гэж харах вэ гэхээр байнга л хүүхдээс зөвшөөрөл авах нь аюул чухал. Тэрнээс биш одоо юу гэдгийг саяны ярьсан шиг
зөвшөөрлгүйгээр хүүхдийн хувийн мэдээллийг ялангуяа тэр одоо өдрийн тэмдэглэл дээр бичсэн мэдээлж гэдэг юм уу, гар утас, таблет, компьютер дээр байгаа тухайн одоо тэмдэглэл мэдээллүүдийг одоо харж задруулах гэхээсээ илүүтэй бид нар түүнийг одоо харж авах ёстой юм байна гэж хэлж байгаамаа. За тэгвэл хүүхдийг одоо аюулгүй байлгахын тулд бид нар одоо яах юм бэ? Аюулгүй байдлыг хэрхэн хангах юм бэ гэдэг дээр ярилцъя. Өнөөдөр насан турш хүмүүс бид нар хүүхдтэйгээ харилцахдаа ингэж идэг штэ тийм. Өдий багасаа ч юм инглээ гэл тийм. Нэг бол өдий том болчих чи ийм мэдэхгүй байна гэдэг ч юм. Гэтэл энэ үг чи өөрөө айгу тийм одоо төөрөгдөл үүсгдэг үгс юм байна л та. Тэгэхээр нөгөө юун дээр бид нар энийг ашиглах вэ гэдгээ маш сайн бодож явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэтэл өнөөдөр бид нар цахим одоо юу гэдгийг технологиг ашиглаад ухаалаг утсыг ашиглаад, компьютер, таблетыг ашиглаад, интернетэд одоо энэ сошиал медиа хаягуудыг ашиглаад за ерөөсөө нэг ялгаа байхгүй хэдэн жил юм бэ? Нэг 15 жил хүсрээл болж байгаа байхгүй юу? Гэтэл эн чинь өдөр тутамдаа шинжлэгдэж जैन, өдөр тутамдаа одоо өөрчлөгдөж जैन. Одоо сүүлийн үед бүр нөгөө хиймэл оюун ухаан буюу AI гэдэг тий одоо гараад ирчихсэн. Гэтэл түүнийгээ бид нэр хэрхэн яаж ашиглахыг хүртэл ингээд суралцаа явж байгаа. Түүнтэй адилхан таны хүүхэд чи хэдэн настай вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл 10 настай юу, 15 настай юу, тий 17 настай юу гэдгээс шалтгааллах бус хүүхдийн бид нар өсөлт хөгжилттэй холбоотойгоор одоо яг насан туршсан хүнтэй адилхан альва аюулыг, альва эрсдлийг шүүн тунгааж, эргцүүлж, оюун дүгнэлт хийх чадвар байгаа юу гэдгийг бид нар маш сайн бодох хэрэгтэй гэсэн үг. За өөрөөр хэлбэл юу гэж юм гэхээр эн чинь энэ маань хүүхдийн одоо бие одоо миний биеэс жишээлбэл өндөр те ийм хүүхэдтэй байлаа юу гэх юм бие махбодын хувьд те өссөн ийм том биетэй хүүхэд байлаа гэж бодсон ч гэсэндээ хүүхдийн маань тархины хөгжил одоо яг хэр хэмжээнд явж байгаа вэ гэдгийг бид нар харах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл логик сэтгэлгээг одоо бий болгодог, оюун дугналт хийдэг, альва эрсдлийг шүүн тунгаадаг, альва хийсэн сонголт шийдвэрийг чинь ард гарах, эрсдлийг тооцоолж хариуцлагыг үүрэх одоо энэ чадварыг бий болгодог тархи маань бидний энэ туханд буюу хамгийн одоо сүүл дургаж гүйцэтгэх юм ухамсар тарих байдаг юм байна л та. Гэтэл энэ ухамсар тарих маань өөрөө 23-аас 25 наст хүртэл ургаж гүйцэтгэх гэж үздэг. За тэгээ бодоод үзээрэй гэж хэлэх гээд байгаа та бүхнийг. Өөрөөр хэлбэл тантай ижилхэн танаас одоо түрүү нөгөө манай бачин хэлчихсэн шүү дээ. Та бүхнээс одооны Gen-Z үеийн хүүхдүүд, альфа үеийн хүүхдүүд ухаалаг технологи одоо утсыг одоо биднээс илүү мэддэг. Тэр гар маар нь одоо ямар сүрхий одоо хурдан шаламгаа юм бэ гэж бид нар үзээд яриад байдаг тий. Гэтэл үүний цаана эрсдлийг тооцоолох, өөрийгөө хамгаалах чадвар өөрөөр хэлбэл насан турш биднэрт байгаа л гэсэн үг. Гэтэл хүүхдэд маань энэ логик сэтгэлгээ, энэ одоо тархины хөгжил, бие махбодын хөгжил бүрэн гүйцэд явагдаагүй учраас бид нэр төдийлөн одоо 100% бас итгэж хүүхдтэй одоо өөрийгөө хамгаалж байгаа даа гэж бас итгэхээс илүү ярилцаач л гэдэг ийм зөвлөмжийг санал болгож өгөх гэсэн үг шүү түүнд. За тэгэхээр энэ маань юу ч юм бэ гэхээр хүүхдийн мэдлэгийг одоо тий бид хүүхдээ бид нар ер нь цахим орчинд хэрхэн яаж хамгаалах юм бэ гэдэг дээр хамгийн түрүүнд насан туршид бид нар өөрсдийнхөө мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Хамгийн гол нь түрүүний хэлснээр тий. За тэгвэл цахим орчинд очиж болзошгүй тий альва аюулыг тий өөрийнхөө мэдлэгийг одоо тогтмол нэмэгдүүлж яхад бидний бас нэг насан туршсан хүний цахим боловсрал, цахим бичиг үсэг тайлагдалтын насан туршийн боловсрал юм байна гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй байх нь байна. За үүний хажуугаар нууцлалын тохиргоо болон одоо насны хязгаарлалтыг бас бодолцож явах хэрэгтэй. За та бүхэн мэдэн сошиал медиа хаягуудын ихэнх одоо насны хязгаар бол одоо эхлэл нь бол 13 наснаас эхэлдэг тий. Гэтэл бид нэр 13-аас доош насны хүүхдүүдтэй ухаалаг гар утас аваад өгчдөг. Гэтэл тухайн ухаалаг гар утсаар одоо автоматар сошиал медиа хаяг нээхийг нь одоо боловсролын байгууллагаас ч тэр насан туршид бид нэр өөртөө бүр ингээд юу ячдаг шахалт үзүүлчихдэг тий. Тэгвэл энийгээ бас бодолцож үзэх хэрэгтэй байх нь байна. За хоёрдугаар тэгвэл нээлттэй хэдүүлээ харилцъя. Цахим орчны эрсдэл, аюулын талаар нээлттэй харилцъя. Хэрв ямар нэгэн сэжиг таамаг чамд те ямар нэгэн байдлаар одоо тийм
эрсдэлтэй гэж санагдсан тааламжгүй сэтгэл хөдлөл мэдрэмжийг одоо бий болгох хуудас хин нэгнээс ирсэн зураг дүрс бичлэг ямар нэгэн байдлаар харилцаа үүснэ л бол одоо сануулаараа хэлээрэ гэдэг байдлаар бол ярилцсан зүйтэй юм байна. За хүүхд хүүхдтэй цахим орчинд одоо өнгөрөх одоо тийм цаг чи өөрөө тогтмол биш, амьд биш, эн чин бодиттой биш гэдгийг нь бид нар бас сэрэмжлүүлж ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нээлттэй байгаа ч гэдгийг дахин сануулъя. За гуравт нь цахим орчинд гаргаж байгаа үйлдэлийг зааж өгье тий. Гаргах үйлдэлийг нь өөрөөр хэлбэл энэ маань нөгөө зан үйлтэй холбоотой гэсэн үг. Бид нэр бодит амьдрал дээр нийгмийн хэм хэмжээ одоо байдаг штэ тий. Жишээ нь юу гэдгийг хүүхдийг цохиж болохгүй, зодож болохгүй, чи хөөе тэр хүүхдийг тэнийг мангар гэж дуудаж болохгүй шүү гэж заадаг. Тэгвэл тухайн одоо бие авч явах нийгэмдэр өөрийгөө илэрхийлэх зан үйлийн цахим орчинд ч гэсэндээ энэ маань яг ижилхэн байдаг шүү гэдгийг нь бид нар тэгвэл зааж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ зааж өгөхөөсөө гадна гол нь бид нар өөрсдөө үлэрлэх нь чухал шүү. Одоо тэгхгүйгээр те нөгөө хин нэгнийг шүүмжилсэн, доромжилсан утга бүхий пост, нийтлэл одоо сэтгэгдэл энэ тэнд бичсэн бас харагдаж яадаг штэ. Гэтэл өөртөөхөө үйлдэлээр бид нар үлэрхлэхгүйгээр энийг бол хүүхдэд заана гэдэг маань одоо та юу гэдэг вүлээ нөгөө хоосон хий ямар ч одоо үр дүнгүй ач холбогдолгүй үйлдэл болно шүү гэдгийг хэлье. За дөрөвт нь төхөөрөмжийг аюулгүй болгох гинэ. Тэгэхээр энэ маань төхөөрөмжийг бид нэр тухайн хэрэгжилж байгаа төхөөрөмж, гар утас, таблет те энэ төхөөрөмжийг тэгвэл бид нар яаж хэрхэн аюулгүй ажиллах юм бэ гэдгийг бид нар бас заах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө насны хязгаарыг бас ойлгуулж өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр гэрийн одоо интернетийг тэгвэл яаж насны хязгаарыг зааж тэрийг насан туршидтын одоо контент те бичлэг киног одоо гарахгүй байхад одоо тэрийг анхаарах юм гэдгийг бид нэ бас суралцах хэрэгтэй юм байна. За хязгаарлаж өгөх хэрэгтэй юм байна. За нөгөө parental control гэж яриад байгаа тий. Энэ parental control гэдэг нь чамааг хянах гээд байгаа зүйл биш ээ. Чамааг бид нар аюулгүй байлгах, чамааг одоо ямар нэг эрсдэлд учрах юм бол хамгаалах зорилготой гэдгийг нь хамгийн гол нь ойлгуулж өгөх нь их чухал гэж бол чухал байна. За тавт нь болохоор аюулгүй төлөвлөгөөг бид нар гаргах нь их чухал юм байна хоорондоо. За хэрвээ биднэрт с 'жиг бүхэн ямар нэгэн таамаг төрсөн л болвол тий. За хэрхэн хаанаас ямар тусламж авах юм бэ? За тэгээд өөрийнхөө итгэдэг хэн нэгэнд одоо хэлээрээ яриараа гэдгийг нь бид нэр зааж өгөх нь байна. Зааж өгөх нь их чухал байна. За тэгээд бид нэр энэ дээр юу гэж ярьдаг вэ гэхээр ялангуяа яг уу насны ангиллал ерөөсөө байхгүй л дээ. Аль ч одоо насны бага ангийн хүүхэд вэ, дунд ангийн хүүхэд вэ, ахлах ангийн хүүхэд ч байна уу те. Ерөөсөө ялгаа авахгүйгээр итгэл харилцаа гэдэг зүйлийг бид нэр ярьж өгдөг. За энэ маань юу вэ гэхээр нөгөө итгэлийн сүлжээ гэж бид нар энийг бас олон улсад нэрлэдэг. Тэр нь ингээд гарын 5% одоо гаргаж ирэнгүүтээ насанд хүрсэн чамааг шүүмжилдэггүй, чамааг одоо тий шийтэг хүчирхийллийн аргаар шийтэгдэггүй, чамааг буруутгадаггүй. За ингээ харин эсрэгээрээ чамааг дэмждэг, ойлгодог, сонсдог, чамд тусалдаг, чамааг дэмждэг юм насанд хүрсэн 5 хүнийг гэд энэ нь мэдээж эхний ээлжинд гэр бүлийн гишүүдээсээ эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дотны хүмүүсийг бодно гэсэн үг тийм. За магадгүй ээж, аав, эмээ, өвөө, ах гэд ингээ гараад ирж болно. Гэтэл энэ маань ихэвчлэн бага насны хүүхдүүдэд бол ихэвчлэн гарын 5% байтугай бүр гарын 10% багтахгүйгээр дотны хүмүүс бол ихэвчлэн байдаг. За нэг 70% та гэх юм уу та. За гэтэл дунд ангид ороод ирэхэд бол нэг гарын 5% маань бол яг дүүрх нь бол бас нэг 60-70% бас байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд итгэлт одоо насанд хүрсэн хүмүүс гарч ирдэг гэсэн. Харин эсэргээрээ ахлах анги руу буюу яг одоо тий өсвөр нас нэг 14-өөс дээш насны хүүхдүүдэд ингээ харагдахаар юу харагдаг вэ гэхээр гарын 5% дахь итгэлт насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийн тоо дунджаар нэг 3 байх нь л нэг 70-аас 70% байгаад байдаг. 60-аас 70% байгаад байдаг. Гэтэл эсрэгээрээ яадгүй гэхээр 1 байх, одоо 2 байх, бүр огт байхгүй байх тохиолдлууд бас нийтлэг байгаад байдгаа. За энэ маань юутай холбоотой вэ гэхээр бид нар насанд хүрсэн хүүхдүүдийн хувьд за хүлээж авах би гарныхаа болгоч гэсэн.
За насанд хүрэгчид бид нөгөө хүүхдэд том болох тусмаа дотны харилцаа, ихтгэл харилцаа маань хөндөрж байна гэдгийг илтгэж гин гэсэн үг. Гэтэл цахим орчиндох саяны миний өмнөх слайдуудад ярьсанчлан бэлгийн дарамт хүчирхийлэл мүлжлөгтэй холбоотой энэ агуулга энэ эрсдэл маань ихэвчлэн 14-өөс дээш насны хүүхдүүдэд тохиолдож идэг. Ихэвчлэн шүү. Гэдг нь доош насны хүүхдүүд тохиолддоггүй гэсэн үг биш. Тэгэхээр та бүхэн ерөөсөө л цахим орчны хэрэглээтэй байгаа, ухаалаг гар утас, таблет, компьютер хэрэглэж байгаа, сошиал медиа хаягтай байгаа хүүхдүүдэд миний өмнө нь ярьсан бэлгийн дарамт хүчирхийлэл мүлжлөгтэй холбоотой үйлдэлүүд, эрсдлүүд тохиолдож байх магадлал маш өндөр гэдгийг анхаараарай гэсэн үг. Тэгвэл ихэвчлэн тохиолдоод байгаа хүүхдүүд нь болохоор өсвөр насны буюу 14-өөс дээш насны хүүхдүүд байдаг байх нь байна. Гэтэл нөгөө бидний ихтгэл харилцаа хөндөрсөн насанд хүрсэн ихтгэлтэй хүмүүсийн тоо багасаад ирэхээр тусламж авах өөр тохиолдсон тухайн эрсдэлтэй хүчирхийллийн гэмтэргийн шин чанартай үйлдэлүүдийг хэлэх эрхээ хамгаалуулах энэ тохиолдлууд маань багасаад байна гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн дахиад хэлээ. Бид нэр ерөөсөө хүүхдээ том болж гин гэдэг маань ингээд өөрийгөө бие дааж гэн, өөртөө тулгамдж байгаа асуудлыг бас ингээд шийдвэрлэх чадвартай болж байгаа гэж бас бодох гэхээсээ ямар ч тохиолдолд би чамд туслах болно, дэмжих болно, чамайг хамгаалах болно гэдэг ийм итгэлтэй харилцааг бол байнга бий болгож байгаарай. Тэгээд энэний эсрэг үйлдэл нь харин эсрэгээрээ та хүүхдийн хувийн орон зайд халтсан тухайн цахим харилцаа, чат, мессеж, загтал, зураг дүрс бичлэгийг ингээд зөвшөөрөлгүйгээр үзэгч нь саяны яриад байгаа ихтгэл харилцааны эсрэг энэ үйлдэл болоод байгаа шүү гэдгийг та бүхэн бас бодолцоорой гэж хүсэж байна. Тэгээд тийм учраас төхөөрөмжийг аюулгүй байдал байлгах гэдэг маань ерөөсөө та хүүхдтэйгээ ярилцчээж энэ үйлдэлийг хийх болохоос биш алин утсаа аваад ир гэж жагаад хийдэг зүйл огтосоо биш шүү гэдгийг дахин сануулъя. Аюулгүй төлөвлөгөө гарах гэдэг дээр саяны миний ярьсан итгэлийн 5 сүлжээ байх юм байна. Тэгвэл чиний бодож байгаа хамгийн дотны гэж бодож байгаа насанд хүрсэн хүмүүс хэн байх вэ гэдгийг ингээд бодно гэсэн үг тийм. Тэгээд энийг заавал хэлүүлэх шаардлага байхгүй. Нэгт чи яг хийн, хоёрт нь яг хийн биш зүгээр чи дотроо бодчих. Нэгтгэн жишээлбэл аав чинь байлаа гэж бодох юм бол ээж чинь байлаа гэж бодвол эмээ чинь байлаа гэж бодволч гэдэг юм уу тийм. Тэгвэл яг аав руугаа залгасан чинь аав чинь гадагшаа томилтой авчижээ. Ээж руугаа залгасан чинь хуралд орчижээ. Уцаа авдаггүй. Эмээ руугаа залгасан чинь эмээ нь уцаа сонсоогүй байж ээч гэдэг юм тийм. Тэгээд тэгвэл дөрөвт нь хэн байх их ч юм уу, ангийн багш байх юм уу, нийгмийн ажилтан байх юм уу, сургуулийн сэтгэл зүйч байх юм уу гэх мэтчлэнгээр ингээд аюулгүй төлөвлөгөө бүтээлээ гаргах нь их чухал байдаг байх нь байна. 6-т нь буюу зүйлд нь тогтмол анзаарах хэрэгтэй гэж түрүү хэлсэн тийм. Бид нэр тогтмол анзаарснараа хүүхдээ ямар нэгэн эрсдэлд ийм өртөж байгаа эсгийн тэгвэл бид нэр сэргийлэх юм боломжтой байх нь байна. Тэгвэл боловсролын орчин технологитой холбоотой хүүхдийн эрхийг хэрхэн бид нар тэгвэл хамгаалах юм бэ гэдэг талаар ярилцъя. Эхлээд бол энэ цахим буюу цахим онлайн суурьтайгаар бид нэр аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын нэгдсэн юм стратеги, бодлого, ийм засаглалын орчинд тэгвэл ийм баримт бичгийг боловсруулсан байна уу гэдгээ бол эргэж харах юм байна. Энэ нь тухайн агуулгыг сургалтын хөтөлбөр зааж байгаа албан бус сургалтын хөтөлбөрт тэгвэл ингээд тусгаж байгаас бид нар шалгах юм байна. Тэгээд хүүхдийн нас, сэтгхүүн онцлог, насны онцлог, тэгээд биеийн онцлог байж болно тийм. Тэгээд мэдлэг, ур чадвар, хөгжлийн чадамжид ийм тулгуурласан, тохирсон цахим бичиг үсгийн боловсролыг бид нар тэгвэл яаж цахим орчны аюулгүй байдлын талаар сургалтыг тухайн хөтөлбөрт оруулж тусгах вэ гэдэг ийм асуудал орж байгаа юм байна. Энэ нь тэгвэл технологи ашиглаж үйлдэгдэж байгаа альва төрлийн хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн дарамт хүчирхийлэл, мүлжлөг, үтэнгийн дээрлэл дарамттай холбоотой ийм агуулга, хувийн мэдээллийг нууцлыг
алдагдуулсан ийм үйлдэл, гэмтэргийн шин чанартай үйлдэлүүд. За тэгээд бусдын нэр төр алдар хүндэд эрхэм чанарыг одоо ингээд хүндэтгээгүй тий үйлдэлүүд. За тэгээд зөвшөөрөл авах зэргийг одоо хүүхдээс бид нар байнгын нас сэтгүүн онцлог тохирсон байдлаар бид нар тэгвэл тусгаж асууж авах хэрэгтэй юм байна. За энэ нэр нэг зүйлийг хэлэхэд сүүлийн жилүүдэд альва үйл ажиллагаа, альва арга хэмжээ зохион байгуулахдаа нөгөө бид нар байнга нөгөө үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгээ баримжуулахын тулд ингээд нөгөө зураг дүрс бичлэг авдаг штэ тий. Гэтэл энд тухайн зураг дүрс бичлэгийг олон нийтэд түгээх, цацах, байршуулах дээр өөрийнхөө зураг мэдээллийг тий дүрсийг оруулахыг хүсэхгүй байгаа тохиолдолд байгаа эсхийг бид нар хамгийн түрүүнд бас их шалгаж авах хэрэгтэй юм шиг байгаа. Асууж авах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгхгүйгээр бид нар ялангуяа хүүхдтэй холбоотой сургалт мэдээлэл одоо уулзалт болоход хүүхдүүдээс асууж л авахгүй өөрсдийн насан турш хүний эрх мэдлээ ашиглаад дүрс зураг бичлэгийг нь аваад тэгээд цахим орчинд байршуулж байгаа тохиолдол бол асар их байгаа. За тэгвэл магадгүй нөгөө хэдүүлээ нэг ийм байдлаар бас тий яадаг бол тохирдог болвол за зураг авахыг хориглоноо, зурганд орохгүй гэдэг ийм одоо тэмдэгтэйч гэдэг юм уу тий ингээд зүвчдэг. Ийм таг зүвчдэг. За үгүй бол нэг юм тэмдэг мэмдэг ингээд бий болгочдөг. За тэгээд ийм өнгийн юм нэг тууз эднэр бас ингээд зүлгчдэг шүү дээ янз янзаар. За тэгээд та эдийн зурганд тэр хүүхдүүд орно мэдээж тийм масыг хамарсан хэмжээнд орно. Тэгвэл тухайн зургийг хэдүүлээ харж агаад ингэр дээр нь ч гэдэг юм ард талд нь ч гэдэг юм ямар нэгэн байдлаар энэ тэмдэг нэг авч болохгүй зураг дүрс бичлэгт ормооргүй байна гэдэг хүсэлтэд өссөн зөвшөөрөл өгөөгүй гэсэн үг шүү дээ тийм. Хүсэлтэд өгсөн хүүхдүүд хэдүүлээ ядаж ингээд нөгөө блурдаг гэж ярьдаг шүү дээ тийм. Сарниулаад ингээд бас постлохыг бас яваагач, анзаараач, анхаараач гэж бас уриалмаар санагдчихэв. Тэгээ энэ сүүлийн жилүүдэд олон улсын хурал цуглаан, за ялангуяа иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаануудад бол нийтлэг бол анзаарэгддэг. Бид нар бас бие биенээсээ суралцж байгаа. Гэтэл эсвэргээрээ өөрсдөө бид нар боловсролын байгууллагад ажилладаг, хүүхдтэй ажилладаг хүмүүс бид нар өөрсдөө яг очиод түүнийг бас хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай санагддаг учраас энд хэлье гэж бодлоо. За өөрөөр хэлбэл зөвшөөрлийг аваач гэсэн санаа тийм. За тэгвэл дараа сургуулийн багш ажилтан удирдлагууд тухайн сургуулийн одоо байгууллагын үйл ажиллагааг эрхэлж байгаа тэгвэл яаж энэ боловсролын байгууллагад технологитой холбоотой хүүхдийн эсрэг одоо тий эрхийг зөрчлийг одоо арилгах юм бэ гэдэг дээр ярил тухайн сургуулийн одоо удирдлагууд багш ажилтан нийгмийн ажилтан сэтгэл зүйч тий өөрөөр хэлбэл хүүхдийн сайн сайхан байдлыг хангах хүүхэд хамгааллын багийн одоо энэ гишүүд тэгвэл хэдүүлээ үйл ажиллагаагаа явуулахдаа аюулгүй байдал, хувийн нууцлыг хамгаалъя тийм энэ чиглэлээр өөрсдийнхөө мэдлэг ойлголтыг тэгвэл үе шаттайгаар нэмэгдүүлээ. Хэрвээ энэ талаарх мэдлэг ойлголт маань жоохон сул байна, бодлого маань сул байна, засаглалын орчинд баримтчиг байхгүй байна гэж үзэх юм бол бас одоо гадны ямар нэгэн байдлаар энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаас иргэний нийгмийн байгууллагууд хувийн одоо энэ IT компаниуд маш их байгаа шүү дээ тий аюулгүй байдлыг одоо хамгаалах чиглэлээр ажилладаг. Бас мэдээлэл хэдүүлээ бас авахын зүйтэй юм байна. Давхар хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй жишээлбэл бас тусах нь их чухал юм байна. За мөн хүүхдийн нас сэтгэхүй, бие махбод, хөгжлийн олон талд одоо хэрэгцээ тий чадамжид суурилсан ийм хүний эрхэд суурилсан, хүүхдийн эрхэд суурилсан юм хандлагаар хүүхдийн аюулгүй байдал нууцлалыг нэг тэргуунд одоо тавиад хэдүүлээ тэгвэл ядаж нэг тий альва асуудал дээр буруутгаж шүүмжлэхгүйгээр аль болох туслая, эрсдэл тохиолдсон болвол эргээд нөгөө хүүхэд хамгааллын үйлчилгээ авах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргийлэх үйлчилгээ авахтаа тэгвэл яаж хүний эрхэд суурилсан юм хандлагаар авах юм бэ гэдгээ бас тогтмол одоо ийм сургалт үйл ажиллагаа зохион байгуулж авах нь чухал юм байна. За тэгвэл сургалтын байгууллагууд хэрхэн одоо хүүхдэд дээлтэй ийм хариуцлагатай мэдээллийг түгээж тэ арга хэмжээ авах юм бэ? Өөртөөхөө тэгвэл мэдээлэл дээр яаж хяналт шалгалтыг одоо ийм тогтмол хийх юм бэ гэхээр хүүхэд хамгааллын бодлогод одоо ийм цахим орчны дарамт
За дээрлэхэлт, бэлгийн сэтэлтэй мүлжлөө хүчирхийллээс одоо урьдчилан сэргийлэх хамгаалах талаар юм тэгвэл агуулга заалт ингэ тусах нь зүйтэй юм байна. За мөн гомдол мэдээлэл биднэрт хурж ирлээ гэвэл тэгвэл түүнийг яаж одоо юм сэргийл бишээ арга хэмжээ авч те шийдвэрлэх юм бэ. За тэгээд тухайн бидэнд тухайн одоо үйл ажиллагаанаас ч гэдэг юм уу бараа бүтээгдэхүүн контентоос ч гэдэг юм уу те бос үүдэлтэйгээр хин нэгэн хохирсон тохиолдолд тухайн хохирлыг хэрхэн яаж барагдуулах юм бэ гэдэг талаар нарийн юм бодлоготой байх нь их чухал. За мэдээж энд нөгөө сургалтын байгууллага гэхээр зөвхөн боловсролын байгууллага одоо ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль, эмсүүд коллеж ч гэдэг юм уу те одоо СУБ-ийн сургуулийг яриаггүй. Энд давхар боловсролын үйлчлэгээ эрхэлж байгаа албан албан бус бүх одоо энэ сургалтын байгууллагууд орж байгаа учраас та бүхэн маань мэрэгжлийн одоо юм хүүхд хамгааллын баг мэдээж одоо байхгүй ч гэдэг юм уу дутагдaltaй хомсдолтой байгаа болвол энэ чиглэлээр ажилладаг ирээд одоо иргэний нийгмийн байгууллага, төрөмс байгууллагуудтай бас хамтарч ажиллах боломжтой юм байна. За тэгээд тусламж үзүүлэх одоо энэ мэрэгжлийн байгууллагуудыг хаана байдг уу гэдэг ядаж ийм нээлттэй юм самбар одоо байршуулдаг ч гэдэг юм уу те ийм байдлаар бас ажиллах нь зүйтэй юм байна. За эцэст нь сургалтын байгууллагууд хүүхдэд ээлтэй хариуцлагатай мэдээллийг байршуулах. За тэгээд хариу үйлчилгээг одоо ийм төрөн шуурхай мэрэгжлийн одоо үзүүлэхэд анхаарч хяналт тавихын тогтолцоо бэхжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар тухайн хүүхэд эрсдэлд учрлаа гэсэн тохиолдолд хэнд хандахын, хаана хандахын, хэрхэн хандахын гэдэг энэ одоо мэдээллийн систем өөрөө байх ёстой гэсэн үг. Гэтэл тэр мэдээллийн систем өөрөө бүрэн дүрэн ажиллаж гин үгүй юу? За тэгээ гомдол мэдээллийг үргэлээ гэхэд одоо би бол тэгж боддог. Жишээлбэл сургалтын байгууллага байлаа гэж бодоход аль нэг байгууллагын ажилтан юм уу тий үйл ажиллагааг одоо эрхэлдэг удирдлагын зүгээс ч гэдэг юм уу за багшаас ч гэдэг юм уу тий тухайн хүүхдийг эрсдэл нөхцөл бүртээ учруулсан альва үйлдэл гарлаа гэж бодоход тухайн үйлдэлийг хянаж шалгах систем нь өөрөө хамт олон нь байна гэдг нь нэг жоох юм 900% юм зөрчилдөг санагддаг надад бол. Тийм учраас энэ систем өөрөө хөндлөнгийн юм систем байх ёстой гэдэг рүү бас хэдүүлээ бодолцож тэмүүлвэл юу нь ямар вэ гэсэн саналыг бас та бүхэнд тусгаж байна. За тэгээ яагаад эсрэг байгаа вэ гэхээр мэдээж те тухайн хамт олон гэдэг чинь одоо байгууллагынхаа зорилго үйл ажиллагааны чиглэлийн төлөө одоо ингээм хамтарч ажиллахдаа албан бусаар одоо хамт олон болдог коллектив үүсэж जैन тий уулзалт сургалт одоо юм зугаалах гэдэг ч юм уу үйл ажиллагаа зохион байгуулна тэнд ямар нэгэн байдлаар одоо энэ хамтын юм харилцаа үүсдэг учраас бол дотроосоо биенийхээ гаргасан зөрчил асуудлыг шийдвэрлэх нь тогтолцооны хувьд бол нэг жоохон гажуудалтай гэж бол үздгээ бол илэрхийлье. За тэгвэл эцэг эх хасран хамгаалагч. За бид нар бас олон нийт гэж байна тий. Олон нийтийн оролцоог бид нар тэгвэл яаж хүүхдийн эсрэгүүлдэгдэж байгаа энэ захин буюу технологи ашиглаж үйлдэж байгаа энэ эрсдлээс хамгаалах вэ, сэрэмжлэх вэ гэдэг дээр бол энд байна. За тэгээ түрүүн бараг хэдүүлээд дэлгэрүүлээд их ярьсан дөө тий. За нэг тэгвэл хэдүүлээ алхасчээ. За тэгээ эцэст нь маргинаачлагдсан бүлэг буюу одоо бидний хэлдгээр бол нөгөө эрсдэлт нөхцөлд байгаа бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн хүртээмжтэй бодлогыг тэгвэл бид нэр бэхжүүлж байгаа мó гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхэд гингүүд л одоо насны хувьд юу гэдгийг хүүсийн хувьд ч гэдэг юм уу анги бүлгийн хувьд гээд ингээд үзчихдэг. Гэтэл энэ дотор ч юм бол маш олон төрлийн маргинал бүлгийн хүүхдүүд одоо байгаа гэдгийг анхаарнаа. Өөрөөр хэлбэл тусдан дэмжлэг шаардлагатай бүлэг тэр дундаа дотор байранд амьдарч байгаа. За үгүй бол юу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй үндэсний цонх, бэлгийн цонх, шилжин суурьшсан тий. За дөнгөж одоо юу гэдгийг сургуулаасаа биш өөр сургуулаас өөр орон нутгаас шилжиж ирсэн хүүхдүүд. За аслагдсан болоо орон нутгийн орлого багтай өрхийн хүүхдүүд ч гэдэг юм уу тий. За энэ яг цахим хуурам эхлэлд уруу татал болон дарамт дээрлэхэлд
За дөрөвний хэсэг хүүхдийн эсрэг үйлдэж байгаа бэлгийн хүчирхийлэл мөлчлөгөөс урьдчилан сэргийлэх ийм бодлого өөрөө ийм хүртээмжтэй байгаа юу гэдгийг бид маш сайн бодох хэрэгтэй гэсэн. Энэ олон одоо эрсдэл нөхцөл байгаа маргинал бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн байдлаар бодлого гаргаач гэсэн санаа. За тэгээд тэдний онцлог тохирсон мэдлэг, контент те одоо боловсруулна, тэгш хамруулна, за хүртээмжтэй байлгана гэдгийг анхаараач. За бид нэр одоо сүүлийн үед бас анзаарч байна л да өөртөө үйл ажиллагаан дээр гаргаж байгаа ямар нэгэн видео контенттой тохионы хэлмэрчиг бол одоо байнга оруулахыг бол их хичээж байгаа. За тэгээд энэ талаараа ямар нэгэн байгууллагаас гарч байгаа бүтээгдэхүүн одоо үйлчилгээндээ одоо маргинал бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн байдлаар бүтэмжтэй байдлаар бас ингээд тохируулга хийхийг бас зорж байгаа. За жишээлбэл манад хүчирхэг охид гэдэг аппликейшн байдаг. Тэгээд тухайн аппликейшн казак хэл дээр бас ингээд гарсан. За одоогийн байдлаар бол яг ийм аудио хэлбэр бол бид нэр бас гаргахыг бол ер нь зорж байгаа. Гэтэ гараагүй байгаа. Гэтэ казак гэдэг маань үндэсний цөөн хүүхдүүд рүү одоо чиглэсэн хэрхэн хүчирхээлээ сэргийлэх ийм мэдлэг ойлголтыг өгөх ийм аппликейшн жишээлбэл маань дээр байдаг. За тэгэхээр ийм байдлаар жишээлбэл анзаараач. Өөрөөр хэлбэл хийж байгаа үйл ажиллагаа зохион байгуулж байгаа арга хэмжээндээ давхар энэ тохируулгыг хийх төсвийг давхар суулгаач гэсэн санаа тийм ямар нэг үйл ажиллагаа хийж байгаа бол за тэгээд өөрсдийн онцлог тохирсон захин бичиг бүсгийн одоо боловсрол эзэмших боломжтой юм хөтөлбөрийг бас гаргаач гэдэг санаа бол орж ирж байна. За тэгээд бид нэр яг энэ технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендер төрсэн хүчирхийлэл нь хүүхдийн эрхийг одоо юм зөрчихгүй байхаас сэргийлэх хуулийг сая 2024 онд Хүүхэд хамгааллын хуулийн шинжилсэн хариулгаар бол ингээд гаргасан гаргаж баталсан байна манай Монгол улс. За тэгээд үүн дээрээс нэг хэд хэдэн зүйлийг бол тодруулж хэлье гэж бодож байна. За эцэг гэх асран хамгаалагч гэж байна тийм. За хүүхдийн эрх, нэр төр сөргөөр нөлөөлөх үс мэдээлэл, дуу дүрсний бичлэг, за тэгээд гэрэл зургийг бусдад дамжуулах, захин орчинд байршуулахыг хориглоно гэсэн байна. За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага болон өргөн нэвтрүүлэг захин орчинд хүүхэд хамгаалал гэдэг одоо бүхэл зүйл заалт ингээ орж ирсэн юм хүүхэд хамгааллын хуулийн дээр. За тэгэхээр эндээс та бүхэн бас мөн харах юм бол альва одоо тийм одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн одоо юм суваг захин орчны одоо ямар нэгэн контент одоо үйлдвэрлэж байгаа тийм бий болгож байгаа инфлюенсерүүд ч гэдэг юм олон дагагчтай контент бүтээгчд ч юм уу ялгаа байхгүй хүүхдийн нэр хүнд алдар нэртэй холбоотойгоор яаж хэрхэн хүүхдийг хамгаалах эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар хуулинд бас нэлийн юу зааж өгсөн нарийн зааж өгсөн байгаа. Тэгээ бид нар зөвхөн одоо Монгол улсын хуулинд одоо байгаа зүйл заалтыг харна гэхээсээ илүүтэй олон улсын гэрээ конвенцийг бид нар бас харж байгаа. Жишээлбэл Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц 16 дугаар зөвлөлд хүүхдийн эрхийг бишээ хүүхдийн хувийн одоо амьдралд халдашгүй байх тийм нэр төр алдар хүндэд хууль бусаар халдахаас хамгаалах эрхийг бол ингээд хүүхдийн эрхийн конвенцэд бол ингээд заагаад өгсөн байдаг. За манай Монгол улс бол энэ конвенцэд 91 онд эсэж орсноос хойш ингээд 16 он болон 24 онд одоо хоёр дахь удаага бол энэ цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг бол бид нэр хуульчилсан байгаа тийм. За тэгээд энэ хуулийн одоо илүү нарийн зүйл заалт бишээ тодтогч зүйл заалтыг ингээд ярих юм бол энэ 25 дугаар зүйл заалт дотор 25-ын 4 дахь хэсэгт байна тийм. Хүүхэд эцэг гэх асран хамгаалагч харгалзан нэмэгчийн зөвшөөрлгүйгээр гэж агуулсан контент мэдээлэл бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээхийг хориглоно. За эсвэл тийм хэрв хүүхдийн зураг бичлэгийг цахим орчин зөвшөөрлгүйгээр нийтэлж түгээвэл зөрчлийн хуулиар одоо хуулийн хариуцлагаар хүлээнэ биш ээ юу лээ хариуцлага хүлээнэ гэдэг зохицуултыг жишээлбэл ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгээ тийм учраас та бүхэн маань хүүхэд маань хөөрхөн байна, гоё байна, одоо тэгсэн байна, ингэсэн байна гэдэг одоо зураг дүрс бичлэгийг нь одоо цахим орчинд байршуулахдаа бас нэлээд болгоомжтой байршуулахыг бол хүсэж байна.
За хүмүүс ингэж ярьдаг. Манай хүүхэд өөрөө хүүхэд зөвшөөрсөн юм а гэж ярьдаг. Гэтэл тухайн хүүхдийг зөвшөөрсөн хүүхдийн насыг ч юм уу ингээд тий харахаар бага насны хүүхдүүд л байж идэг. За гэтэл энэ хүүхэд чинь өснө, том болно, аливаа зүйлийг одоо эргцүүлэн ойлгоно тий надад ямар нэгэн байдлаар юу гэдгийг миний алдар нэртэй холбоотой хэн нэгэн намайг доромжлох, гүтгэх, мэдээллийг маань тараах, нууцлыг маань одоо алдагдуулах, эрсдэл учирч болно гэдгийг бол нас ирэх тусмаа тэр хүүхдүүд чи ойлгож ухаарна. Гэтэл тэнд бага насны хүүхэд зөвшөөрсөн байлаа гэд хэдүүлээ тэнд одоо байршуулж яах гэдэг чинь ер нь бол хүүхдийнхаа одоо ирээдүйд учрах эрсдлийг бий болгож байна. Эрсдлийг одоо өөгшүүл дэмжээнэ гэдгээ бас хэдүүлээ их сайн бодож явах хэрэгтэй юм шиг багмаа. За сая энэ хүүхэд хамгааллын хуулийг дагаж гарсан журам нь сая 25 оны 3 сарын 28-нд бол батлагдсан. Энэ хууль маань энэ журам маань юу вэ гэхээр 3 яамны одоо хамтарч гаргасан юм журам байгаа. Энэ маань цахим орчин дахь хүүхдийг одоо хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх хамгаалах юм журам гэж бол ингээ гарсан байгаа. Тэгэхээр энэ журмыг та бүхнийг бас альва одоо юу гэдгийг контент одоо бүтээгдэхүүн тий одоо юм видео, зураг дүрс бичлэг, ном, одоо сонин сэтгүүл за мөн юу гэдгийг сурах бичигч гэдэг юм уу тий боловсруулж гарах гэж байгаа агуулгыг гарах гэж байгаа бол энэ журмыг бас хараасаа гэж хүсэж байна. Энэ журам нь бол бас тодорхой хэмжээгээр бол хүүхдийн эрх тэр дундаа бэлгийн болон хөрчгүй эрхийг тий бэлгийн болон энэ хөрчгүй эрхийг одоо бас хамгаалсан юм хууль эрх зүйн зохицуултыг бол гаргасан байсан. За тэгээд би ерөнхийдөө дуусгаж байна. Та бүхэн яг энэ цахим орчин технологитой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Боловсролын байгууллага тэгвэл яаж ажиллах юм бэ? Эцэг их бид нар яах юм бэ? Тэ? Ер нь манайх байгууллагын төвшөнд яаж ажиллах юм бэ гэдгийг одоо цахим орчны хүүхд хамгааллын асуудлыг мэдээлэл авъя гэж хүсэх юм бол энэ харилцаа холбоо зохицуулах холбооны зохицуулах хорооноос гаргасан e-kids гэмэн гэдэг ийм сайт байгаа. Вебсайт. Тэгэхээр энэ сайтн дээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бол маш олон мэдээллүүд бол байгаа. Тэгэхээр эндээс та бүхнийг одоо орж байнга одоо мэдээлэлээ нэмэгдүүлж байх нь их чухал юм байна гэдгийг бол та бүхэн бас ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээд эцэст нь манай байгууллагаас энэ амлий гээд хүүхдийн эсрэг үлдэгдэх бэлгийн хүчирхийллийн эсрэг одоо ийм амлий гэдэг нэртэй компанид ажлыг бол 21 оноос хойш бол хэрэгжүүлж эхэлсэн. За тэгээд энэ жил бид нар саяны цахим харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад за мөн Азийн сангийн дэмжлэгтэйгээр e-kids гэдэг цахим орчны хүүхд хамгаалал гэсэн мэдээлэл бишээ цахим орчны хүүхэд хамгаалал болон амлий гэдэг энэ цахим сайтуудаар бишээ цахим платформудаар дамжуулаад одоо өнөөдрийн ярьсан сэдвүүдийн талаар илүү дэлгэрэнгүй агуулгууд бас орсон байгаа. Та бүхнийг дагаад тэндээс мэдээлэл авахыг бас хүсэж байна. За ингээд өнөөдөр миний ярьсан мэдээллүүгээр дуусч байна. Тэгээ та бүхэн асууж тодруулах зүйлээ ярилцъя.